53 дугаар удлага 3 кг маста бөмбөгийн хэвтэй чиг 53 градус өнцгөр 5 м/сек хурдтай харавсан байна. Тракторын орой бөмбөг тэсэрч тэнцүү 3 хэсэгт хуваагдсан байна. Эхний хэсэг хэвтэй чиглэлд 37 градус өнцгөр, хоёр дахь хэсэг хэвтэй чиглэлд хөдөлсөн бол 3 дахь хэсгийн хурдыг олоо. Яг түрүүнийх шиг тракторынхаа хамгийн дээд цэгт очиод, яг энэ цэгт очиод ямар хурдтай байх вэ гэхээр зөвхөн хэвтэй чиглэлд хурдтай байна. Тэр хэвтэй чиглэлийн хурдыг эндээс олъё цөмөрөө. Энэ хэд болох вэ гэхээр энэ 5 sin 53 болох юм байна. Тэр нь 4 м/сек гэсэн үг. Нөгөөх нь 5 cos 53 буюу 3 м/сек гэсэн үг. Хамгийн орой дээрээ 3 кг маста би 3 м/сек хурдтай гараад ирсэн. Тэгвэл түүний хөдөлгөөний тоо хэмжээ нь 3.3 9 кг м/сек байна. Тэр нь хаашаага чиглэх вэ гэвэл баруун гар тийшээ чиглэн түүнийг P0 гэж тэмдэглэжүүл яаж юм болно. Түүний утга нь 9 шүү. Өөр юу байгаа вэ гэхээр энэ хоёр вектор байгаад байна. Энэ хоёр векторын уртыг олъё. Нэг ийм вектор, нэг ийм вектор. Ийм векторыг нь энд нь зурчие. Нөгөө векторыг нь энд нь зурчие. Утгуудыг нь өгье. Энийг P1 гээ, энийг P2 гэд нэрлэжээ. Утгуудыг нь олон гэх юм бол P1 тэнцүү, 5-ыг үржих нь 3 тэнцүү хэсэгт хуваагдсан гэхээр 1 кг болж хуваагдана. 5-ыг үржих нь 1 буюу 5 кг м/сек байх юм байна. Нөгөөх нь ч гэсэн мөн адилхан. Баруун тийшээ 5 кг м/сек байх юм. Ижил хурдтай учраас энэ 3 векторыг л одоо бүгдээр чамнаа юу асуугаад байгаа юм бэ гэвэл надад 3 дахь хэсгийн хурдыг асуугаад байна. P3 гэдэг нэг векторыг л асуугаад байна л гэж бүгдээр ойлгочих. Энэ P3-ыг олчих юм бол энэ дээрээс бүгдээр хөөгөөд хурдыг нь олчих болно. Энэ 3 дахь векторыг олъё бүгдээр. За яаж болох вэ? Ингэж болно. Анхандаа бүтэн хөдөлгөөний тоо хэмжээ нь P0 векторыг илэрхийлж ирсэн. P0. Дараа нь яасан бэхээр 3 хэсэгт хуваагдсан. Эдгээр нь P1, P2 ба P3. P3-ыг би олгож байгаа. P3 нь P0-оос хасах нь P1, хасах нь P2. Энэ векторын нийлбэрүүдийг бүгдээр авъя. Эхнийх нь 9 гэдэг чинь ийшээ нэг иймэрхүү зурчие. Энэ бол P0 вектор. За дараа нь хасах нь P1 буюу нэмэх хасах P1 вектор. Хасах P1 вектор гэж юу гэсэн үг вэ? Энэ вектор шүү дээ. Хасах P2 вектор гэж юу? Энэ вектор шүү дээ. Энэ болохоор хасах P2 вектор. Энэ хасах P1 вектор. Энэ ямар вектор вэ гэхээр хасах P2 вектор. Нэг нь 9 байгаа, нөгөөх нь 5 байгаа. 9-оос 5-ыг хасах юм бол 4 гэдэг вектор гарч ийн. Энэ хоёрын ялгуур дээрээс ийм вектор гарч ийн. Энэ бол 4 гэдэг утгатай вектор. P0-оос хасах нь P2 вектор. Энэ дээрээс бүгдээрээ P1-ийг хасчих юм бол илүү эвтэйхэн бодогдох гээд байна. Хасах P1 векторыг нэмнэ гэдэг нь ингэнэ гэсэн. 37 градус. Харин энэ маань өөрөө 5 гэдэг утгатай байгаа шүү. Тэр нь хасах P1 вектор. Энэ хоёрын нийлбэр нь надад P3 векторыг ихц доош нь өгөх нь байна гэдгийг харж болно. Яагаад вэ гэхээр гипотенуз нь 5, насан тал нь 4, энэ тал нь 3, 4, 5 гэдэг тэгшүнцэгт гурвалжин гарч ирж байгаа учраас P3 гэдэг маань өөрөө 3 кг м/сек байх нь. За P3 гэдээ олдчихлоо. Тэгвэл энэ дээрээс бүгдээрээ хурдыг нь олъё. P3 тэнцүү 1 кг-ыг үржих түүний хурд тэр нь 3 та тэнцүү. Энэ дээрээс хурд нь 3 м/сек байх нэ. Хаашаа ихц доош байгаа. 3 м/сек байх нь. 54 дугаар бодлого. Хэвтэй гүлгэр хавтгаад хөдлөх 6 кг масста биеийн хурд 2 м/сек. Бие тэсэрч 3 хэсэгт хуваагдав. 2 кг масста хэлтэрхийн хурд 6 м/сек. 3 кг масста хэлтэрхийн хурд 4 м/сек бол 3 дахь хэлтэрхийн хурдыг олооч. Энэ анхны хөдөлгөөний тоо хэмжээг бүгдээр олъё. Түүнийг P0 гэж тэмдэглэжээ. P0-ийн тоо утга нь хэд байх вэ? 12 кг м/сек. Яагаад 6-г 2-оор үржүүл. Тийм учраас. За энэ дээр бас нэг дахиад нэг вектор харагдчихэв. Энэ дахиад нэг вектор харагдчихэв. 3 дахь векторыг нь бий болно. Энийг P1 векторыг, энийг P2 векторыг. Эдгээрийн тоо утгуудыг нь олчихъя. P1 тэнцүү. Энэ нь 2 кг байсан юм байна. Нөгөөх нь 3 кг байсан юм байна. Тэгвэл энэ 1 кг 2 6 12 кг м/сек. P2 гэдэг бол дахиад 3 4-ийн 12 кг м/сек. Бүгдээрээ ижлэх нь 12 гарлаа. Энийг жоохон хоёрыг нь айтайхан бичээ. Тоо утгуудыг нь олчлаа. Харин P3-ыг бүгдээр олъё.
хөдөлгөөн тесрэхээс өмнөх тэр хөдөлгөөний тоо хэмжээ нь тесэрсний дараах бүтэн хөдөлгөөний тоо хэмжээтэй тэнцэх ёстой. Тэр нь P1 дээр нэмэх нь P2, P3 гэсэн хөдөлгөөний тоо хэмжүүд байгаа. Энэ дээрээс P3-ыг бүгдээр болно. P3, P0 хасах нь P1 хасах P2. P0 вектороос P1, P2 векторыг хасаач гэсэн. За хасъя. P0 векторыг бүгдээрээ бичье. Энэ байна. Энэ бол миний P0 вектор. Нэмэх нь хасах P1 вектор. Нэмэх P1 нь ийш юм бол хасах P1 нь нөгөө тийшээ 180 градусаар байх нь ойлгомжтой. Энийг ингээд нэмнэ. Энэ 12 юм байна. 12 гэхэл нэлээ урт зурхан дээ. Нэг иймэрхүү зурчий. Энийний хоорондын өнцөг нь 60 градус байна. Нэмэх нь хасах P2 вектор. Хасах P2 вектор ингээд зурагдана. Хасах P2 вектор, хасах P1-ийг сая зурсанчлан ингээд зурна. Нэмэх нь хасах P2 вектор. Векторуудаа сайн харах хэрэгтэй. Тэгэхээр буцаад энэ дэрх нь ойлгомжтой. Энэ яагаад вэ гэхээр 60 градус буцаад үсгэж явах адил талт гурвалжныг үсгэжлээ. Эхлэл болон төгсгөл нь ижилхэн байна. Буюу өнөөх хайгаад байгаа P3 вектор маань тэг байх нь. Эхлэл болон төгсгөл нь ижилхэн. P3 гэдэг нь тэгтэй тэнцвэх буюу 3 дахь хилтерхийн хурд нь M3-ыг үржих V3 гэчээ. V3 энэ дээрээс тэг гарах нь байна. Метр секунд. 55 3 метр секунд хурдтай хөдлөх А бөмбөг 50 байсан ижил мастай Б бөмбөгийг мөргөжээ. Мөргөлдөөний дүнд Б бөмбөг А бөмбөгийн анхны хөдөлгөөний чиглэлтэй 53 градус өнцөг үүсгэх чиглэл 5 м секунд хурдтай хөдөлсөн бол мөргөлдөөний дараа А бөмбөг ямар хурдтай хөдлөх вэ гэж асуусан байна. За дахиад эхнээс нь зураал эхлэв л да. Энд нэг юм вектор зурагдан тэр нь P0 гэдэг вектор гэдэг бүгдээрээ үзчихье. P0 векторын утгыг нь болъё. P0 3-ыг үржих нь А бөмбөг, 3-ыг үржих нь массыг нь M гэчээ. Энэний масс N юм бол энэний масс ч гэсэн M болно. Хоёулаа ижилхэн масстай юм байна. Тэгээ баруун гар тийшээгээ зурагдана. За дараа нь яах вэ гэхээр ийшээгээ нэг вектор зурагдах нь байна. Жохо урттуу зурчихлаа нэг. 5-ыг үржих нь M, 5M. За энэ векторыг бүгдээрээ P1 вектор гэд тэмдэглэчихье. Харин энэ хоёр дахь векторыг нь P2 вектор гэд тэмдэглэчихье. Мөргөлдөхөөс өмнөх анхны хөдөлгөөний тоо хэмжээ нь P0 байсан. Нэмэх нь 0 байгаа. Яг тэгэхээр энэ B маань 50 байсан. Тэнцүү. Мөргөлдсөний дараах бүтэн хөдөлгөөний тоо хэмжээтэй тэнцүү. Тэр нь P1 дээр нэмэх нь P2. Миний асуудал би P2-ыг олох. P0-оос хасах нь P1 юм байна. P0 вектороос хасах нь P0 векторыг зуръя. Энэ бол миний P0 вектор. P0-аас хасах нь P1 гэдэг нь нэмэх нь хасах P1 вектор. Хасах P1 вектор гэж юу гэсэн үг вэ? Энэ вектор шүү дээ. Энэ эсрэг векторыг нэмээд өгч. Энэ хит V тоон утгын хувьд энийг төвцөр арилгаж яагаад энэний оронд бүгдээрээ 3M-ийг зурчие. Энэний оронд 5M. Хэдэн градус байх энэ хоёрын хооронд? Энэ хоёрын хооронд 53 градус байна. Тэгвэл байж та энэ яг үнэндээ өнөөх дахиад 3 4 5 гэсэн тэгш өнцгт гурвалжин маань гараад ирлээ. Энэ дэрэн градус үүснэ. Энэ хэдэн m болох вэ гэхээр 4m. Энэ 4m ч өөрөө P2 вектор байхгүй. P2 векторын тоон утга энэ хоёрыг ялгуурчин P2 векторыг өгж исэн юм чинь. Энэ дээрээс ямар хурдтай хөдлөх вэ гэдгийг бүгдээр олъё. P2 тэнцүү m масстай бөмбөг явж исэн. Хурдыг нь v гэсэн байна. Эцсийн хурдыг нь. Ингээд v-г олъё гэх юм бол 4m-ийн хуваах нь m 4 м секунд хурдтай байх нэ. Харин хаашаага байсан бэ гэхээр хэвтээ тэнхлэгт 90 градус байсан буюу x дэшигээ зурагдах юм байна. Энэ дээр асуугаад байгаа энэ үнцэг маань өөрөө 90 градус болох нэ. 56 дугаар бодлого тус бүр 5 г ба 10 г масстай хоёр сум харгалзсан 100 м секунд ба 40 м секунд хурдтай ирж 85 г масстай бортхонд нэгэн зэрэг шигдэжээ. Сум бүр бортхон дотор хөдөлж зогсох хүртэл 0.3 секунд хугацаа өнгөрсөн бол утасны татах хүчийг олооч. Энэ хүчийг ол гэсэн байна. Шигдэхээс өмнө нэг ийм вектор бүхий хөдөлгөөний тоо хэмжээ, ийм одоо чиглэл бүхий бас хөдөлгөөний тоо хэмжээ байсан байна. Энийг P1 гэчээ. Энийг P2 вектор гээ. Тоо утгуудыг нь олъё. P1 тэнцүү 5-ыг үржих нь 10-ийн хасах 3 кг 100 м секунд 0.5 кг метр секунд байх. Нөгөөх нь 10-ыг үржих нь 10-ийн хасах 3 үржих нь 40 м секунд. 10-ийн хасах 2.4 кг метр секунд утгатай ийм векторууд байх нэ.
Эдгээр векторуудыг бүгдээрээ нэмээд үзье. За яагаад вэ гэхээр шигдсэний дараа болон шигдэхээс өмнөх тэр одоо бүтэн хөдөлгөөний тоо хэмжээнүүд нь нэг нэгнтэйгээ тэнцүү байх ёстой. Тэгэхээр шигдэхээс өмнө ямар хөдөлгөөний тоо хэмжээ байна гэхээр P1 хөдөлгөөний тоо хэмжээ байна. P2 хөдөлгөөний тоо хэмжээ байна. Энэ нь нийлбэр P болно гэдэг бүгдээрээ P0 гэдэг ингээд тавьчих. Окей, P0 гэдэг векторыг бүгдээрээ олъё. P1 вектор дээр P1 вектор тэр маань ийм. Энэ дээр хэнийг нэмэх вэ гэхээр P2 векторыг нэмж өгөх нь. P1 чинь утга нь 0.5 байсан шүү. Нөгөөх нь 0.4. Ингээ шууд нэмээд өгч. Энэ 0.5 P1, энэ 0.4 P2 хэвтэй чиглэлд. Ингээд энэ хоёрын нийлбэр вектор нь ингэж гарч байна. Энэ нийлбэр вектор. Тэгсэн чинь энэ 37 градусаа гэд бидний талхан дээр масл түрхэд өгчлөө. Өөрөөр хэлбэл энэ талыг нь олоход амархан болсон. Pythagore-дод энэ зүгээр тэгш өнцөгт гурвалжин байх нь байна. Энэ бол 0.3 буюу тэр нь P0 байх нэ. Энэ хоёр нийлээд P0 гэдэг хөдөлгөөний тоо хэмжээг бий болгосон. Тэр нь ихц доош юм. Тэрний утга нь 0.3 кг метр секунд юм байна. Энэ хөдөлгөөний тоо хэмжээнээс гарч ирж байгаа сумнуудаас тухайн бортхонд үйлчлэх дундаж хүчийг бүгдээрээ олъё. Тэр нь хүчний импульстай тэнцүү. Хүчний импульс тэнцүү дундаж хүч хугацааны интервал тэнцүү P0. Дундаж хүч тэнцүү P0-ыг хуваах нь 0.3 хугацаа гэсэн. Дундаж хүч нь 0.3 ихц доошоо дельта T мэ 0.3. Ингээд энэ хоёр хураагдаад 1 ньютон болох юм байна. Энэ 1 ньютон хаашаага үйлчилж байгаа гэхээр хөдөлгөөний тоо хэмжээтэй ижил чиглэл ихц доошоо үйлчилж байгаа. Ихц доошоо үйлчилнэ гэдэг чинь одоо өнөөх бортонд ийм хүчнүүд үйлчлээд унлаа. Юу вэ гэвэл дээшээгээ T доошоо дундаж хүч доошоо дахиад mg хүч. Энэ mg хүч нь m1 дээр нэмэх нь m2 сумны массууд нэмэх нь өөрийнх нь масс g тэнцэн. Харин энэ болохоор дундаж хүч өнөөх нь T байх нь дээшээчгүй доошоочгүй байгаа учраас эдгээр бүх хүчнүүдийн нийлбэр тэгтэй тэнцэж явах ёстой. T нэмэх нь дундаж хүч нэмэх нь энэ нийлбэр массыг том m-ээр авчи. Том m g тэнцүү тэг болох ёстой. Гэхдээ энд хасах тэмдэг тавь шүү. Хасах доошоо учраас. Ингээд T гэдэг бол дундаж хүчээр нэмэх нь том mg болох нь байна. Дундаж хүч 1 ньютон. Том mg хэд болох юм? За, том m бол 85 нэм 100 г 0.1 харуулж 1 ньютон болох нь байна. Нийтдээ 2 ньютон гэж утасны татах хүчийг олж болох нэ.